За сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Астросолон байна. Өнөөдөр бид мэлхийн ордыг эмзэгхэн гэж эндүрэлгүйгээр яг үнэн мөн чанараар нь тайлбарлацгаая. Мэлхий бол зөөлөн харагдаж болно. Гэхдээ дотроо амьдралын суурийг барьдаг хүмүүс ахгүй юу? Тэгэхээр ямар хүмүүс энд хамаарддаг гэхээр 6 сарын 22-ноос 7 сарын 22-ны дотор төрсөн хүмүүс хамаардаг. Тэг мэдээж зурхаа дээр цаг минутыг харж иж яг одоо энэ цагта багтаж гин үү хамаарж гинэ гэдгийг нарийн тооцоолтноо. За тэгэхээр мэлхий гэж юм бэ тийм ээ? Мэлхийн орны хүн гэж. За нэгдүгээрт мэлхийн өөрөө ингээд ус элементтэй байдаг байгаа. Ус махбодтой гэсэн үг. Тэгэхээр яаж ойлгох вэ гэхээр цөмөрөө ус гэдэг бол мэдрэмж тийм үү? Дотоод хэл одоо бидний нүдэнд харагдахгүй юм далд холбоог одоо хэлж яадаг ийм энергитэй байхгүй юу? Тэгээд одоо мэлхийн ордны тийм ээ одоо мэлхийн чанар нь ямар чанартай байдгийг гэхээр кардинал буюу эхлүүлдэг энергитэй. За гэхдээ одоо мэлхийн маань эхлүүлдэг зүйл нь те одоо ингээ шуугаан тарийг тарьж эхлүүлдэг ерөөсөө биш. Харин мэлхийн маань одоо гэрийн уур амьсгал хайртай хүмүүсийнхээ аюулгүй байдал сэтгэлийн түшгийг им эхлүүлдэг хүчрхэг орд юм байнамаа. За мэлхийн ордын маань тийм ээ одоо энэ эзэндэг одоо иргэшээ гэж гаргана болохоор энэ дэлгэцээр харагдаж байна. Энд саран маань иргэшээдэг байгаа манай мэлхийн ордыг. За тэгэхээр мэлхийн орд маань өөрөө энэ одоо тэнгэрийн зураг дээр хаана байрладаг вэ гэхээр одоо энэ хараа миний хулган гүйж байгаа газар. За энэ газрыг мэдээж хэрэгтэй одоо энэ зодиакныхаа хаана орж ийн вэ гэхээр тэнгэрийн зурагныхаа 4-р гэрт байрлаж байгаа гэсэн үг. Ойлгомжтойгоо одоо өмнөх хичээлүүдтэйгээ ингээд цөмөрө холбоотой явж байгаа учраас өмнөх хичээлүүдээр орсон байгаа тийм ээ. Хоньны ордоос эхлээд нэгдүгээр гэрж тоолдгоо гэд. За тэгэхээр одоо мэлхийн орд маань ингээд 4-р гэрт байрлаж ахаар одоо энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо энэ 4-р гэрийн энерги нь өөрөө ямар энергитэй байдаг вэ гэхээр одоо бидний орон гэр байна. Одоо бидний үндэс суур байна. Гэр бүл, эцэг эхийн нөлөө хамаарна. Тэгээд одоо дурсамж тийм үү хүүхэд насны өшөө дээрээс нь би хаана тайван байдаг вэ гэдэг ийм дотоод хариултыг өгч яадаг ийм энерги тээж яадаг ийм орон зай юм байнамаа. Тэгэхээр мэлхийн ордны хүмүүс юм байна те амьдралынх нь гол асуулт юун дээр оршдог вэ гэхээр би яг өөрийнхөө дотны хүмүүсийн дунд байна уу гэдэг асуултан дээр тогтож яадаг. Яг энэ асуултаа тийм гэсэн мэдрэмж одоо төрж тийм гэсэн хариултыг авч чадах юм бол мэлхийн ордныхан маань цэцэглэж эхэлдэг байгаа. Хэрвээ энэ асуултанд үгүй гэсэн хариулт авч үгүй гэсэн мэдрэмжийг одоо мэдэрч эхэлдэг бол мэлхийн ордныхны одоо мэлхийн ордныхан маань дотоод хаалгаа хааж эхэлдэг гэсэн үг. Өөрлөгөө оруулдаггүй гэсэн үг байхгүй юу? За тэгээд одоо мэлхийн ордныхоо давуу талыг цөмөрөө мэдэж авцгаая. Юу ядггүй гэхээр мэлхийчин бол маш том хүчтэй. Тэр хүч нь болохоор ингээд дуу аваагаараа хүчтэй гэхээс илүү одоо гүн буюу дулаанаараа хүчтэй байхгүй юу? Тэгэхээр энд юу багтаж гэнэ үү гэхээр нэгдүгээр сэтгэлийн ухаан багтана. Хин юу хийснээс тийм үү? Тэр хэлсэн үгнээс нь юу мэдэрч байгааг анзаардаг айгүй тийм мэдрэмж өндөртэй хүмүүс. Хоёрт нь болохоор юуны халамжтай тогтвортой. Юу гэж ойлгох вэ гэхээр мэлхий хайртай бол туслана. Тэгээд маш тогтвортойгоор туслана гэсэн үг байхгүй юу? Хайртай бол халамжилж арчлана. Яг чиний төлөө байна. Үүнийгээ ингээд боддоор нь харуулж чаддаг юм орд юм байнамаа. За тэгээд гуравт нь болохоор мэдээж хэрэг хамгийн үнэнч хамгаалалт байдаг. Нэгэнт ингээд одоо мэлхийн ордны хүнтэй өөрийнхчин одоо чи бол миний хүн шүү гэж шийдсэн байх юм бол тэр хүнийхээ төлөө бараг шүн дөлөр хүртэл асуудалгүй босож чадчихийдэг ийм мундаг сэтгэлтэй хүмүүс байдаг байгаа шүү. Тэгээд товчхондоо хэлэх юм бол мэлхийн маань мэлхийн ордныхан маань асрах чадвартай, нэмээд үнэнч чанартай, бүр нэмээд хамгаалах бүр зөнтэй байдаг ийм хүмүүс байдаг байгаа. За тэгэхээр одоо ингээд цөмөрөө сул талын сонирхъя л доо ямар байдаг вэ гэхээр мэдрэмж нь хитэрсэн үед одоо удирдахч болоход ингэж сул тал нь гарч ирэх гээд байдаг. За энийг яаж ойлгох вэ гэхээр хит ингээд дэмзгэлсэн үедээ одоо жижигхэн одоо ганц хоёр үгийг маш том шарах болгон хувиргаж
хүлээж авдаг. Тийм уюудч гарч ирдэг. Хоёрдугаарт болохоор ингээд өнгөрсөндөө баригдах гэдэг дурсамжийг бараг алтчиг хадгалдаг болохоор шархаач гэсэн яг тэгэж ингээд хадгалах гэдэг ийм сул талтай. За 3 дугаарт нь бас ямар айхтар зүйл байна вэ гэхээр ингээд санаа тавьж байна гэд яг үнэндээ ингээд айдаснасаа болоод бариад айдаснасаа болоод юмыг байн шалгаад эсвэл бүр ингээд атаарх хэлбэр рүү ингээд орох магадaltaй бүр байгаад байдаг. За тэгээ нэг өгүүлбэрээр яаж ойлгох вэ гэхээр бэлгийн сорилт маань мэдрэмжээ хамгаалахдаа эрх чөлөөгөө гэмтэх гэдэг гэсэн үг байхгүй юу? Аюултайгаа бас нэг талаараа. За энийг энгийн үгээр яаж ойлгох вэ гэхээр өөрийнхөө эрх чөлөөг гэмтээдгээ л гэсэн үг байхгүй юу? Тэгээд яагаад гэмтэх гэдэг юм гэхээр өөрийнхөө мэдрэмжийг хамгаалахын тулд өөрийнхөө эрх чөлөөг гэмтэх гэдэг гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бас ингээд жоохон бодолтой хандвал зүгээр байдаг байгаа. За тэгвэл хайр дээр мэлхий маань яаж хайрлах юм бэ гэхээр мэлхийд маань хайр гэдэг бол нэгдүгээрт итгэл байна, тийм үү? Тогтвортой байдал маш чухал. Анхаарал, дулаан орон зай чухал. Мэлхий хүнтэй хайрыг ихэнхдээ жижиг зүйл дээр хүртэл ингэж харуулж чаддаг. Тэгэхээр мэлхий хүмүүсийг та нарыг ингээд мэлхий хүмүүс маань хосыгоо яаж хайрлаж байгааг ингэж харьяа ойлгоё гэх юм бол тэд мэлхий маань ингэнэ штэ. Жөөлсөж байна уу? Чи өнөөдөр даарсан уу? Ядарсан уу? Чамд ямар байна гэдэг ийм гоё романтик хэлээр ярьж хайрладаг хүмүүс ахгүй юу? Тэгэхээр бид нар эргүүлээд мэлхийн ордныхоо хүмүүсийг яаж хайрлуул зөв байх вэ гэхээр зөв арга нь мэлхийн ордныхондоо ингээд амлалт өгөх юм бол амлалтаа биелүүлж явах хэрэгтэй. Мэдрэмжийг огтоосоо ингээд шоолж ерөөсө болохгүй, үл тоож ерөөсө болохгүй. Асуудлыг үнэхээр ингэж зүрхээрээ сонсож ухаанаар шийдэх хэрэгтэй байдаг байгаа. За цаашлаад зөмөрөө ажил мэргэжлэнтэй хаана илүү их ингэж энерги нь таарж гялцдаг вэ гэхээр ерөөсө 4 үгээр л илэрхийлэх боломжтой. Нэгдүгээрт мэдээж гэр байна тийм үү? Хүн байна. Асаргаа буюу ингээд орчин. Энэ дөрөв дээр хамгийн том суур энерги нь байж байдаг. За тэгээ жоохон задлыг үзэх юм бол мэдээж хэрэг ингээд асаргаатай холбоотой болохоор совилхуу байна тийм үү? Хүнийг совилох хөгшин хүмүүсийн асаргаатай эсвэл биеийн суудал гэмтэлтэй хүмүүст ингээд дэмжлэг үзүүлдэг юм газар ч юм уу, ялангуяа сэтгэл санааг дэмждэг бусдыг сэтгэлээр нь дэмжиж сургадаг төрлийн бас юм сургалтын багш гэсэн үг шүү дээ. Тэгээд хүүхэд тасрамжийн хүүхэд хардаг. Тэгээд олон нийтийн өмнө ингэж ярьдаг. Яагаад вэ гэхээр мэлхийн ордны хүмүүст маань бусдад аюулгүй мэдрэмжийг өгч чаддаг ийм том энерги тээж байдаг байхгүй юу? За хоёрт нь болохоор түрүү ингээд би орон гэр гэдгийг хэлсэн тийм ээ. Тэгэхээр энд орон гэр гэхээр зөвхөн яг өөрийнхөө орон гэрийг яриад байгаа бас биш. Ингээд юу багтах вэ гэхээр цөмөрж үл хөдлөх ингээд борлуулдаг тийм ээ. Үл хөдлөхтэй холбоотой газар, борлуулалтын газар, удирдлага, өшөө дээрээс нь гэр орондоо холбоотой гэхээр чи мэдээж интерьер дизайн болно, гэрийн стайл гоё ингэж тохижуулалт, гэрийн орчны гоё цэвэрлэгээ ийм үйлчилгээ бас айгүй гоё зөгтөг байгаа. Энерги сайтай. Тэгээд энэ юу гэсэн үг вэ гэхээр бэлгийн орд маань орон зайг маш дулаан болгож чаддаг ийм гоё авьяастай хүмүүс байдаг юм аа. За тэгээд мэдээж хэрэг үйлчлэгээ гэсэн учраас үйлчлэгээнд чинь хоол орно зочломтгой зан орно. Ялангуяа кафе, ресторан, буудлын газар айгүй гоё ингээд талах барьдаг, тоогооч тийм үү? Ерөнхийдөө энэ үйлчлэгээний чиглэлийн газруудад маш гоё ингэж хүмүүстэй үйлчлэгээ үзүүлж чаддаг. Тэр хүмүүсийн сэтгэл санааг гоё сайхан өргөж чаддаг ийм ундаг хоолоороо үйлчлэгээгээрээ уур амьсгалаараа бусдыгаа эдгэж яадаг ийм авьяастай хүмүүс байгаа. За тэгээд мэдээж хэрэг хамгааллын чиглэл мэдээж хамаарна. Тэгэхээр хамгааллын чиглэл дээр чинь бас юу багтаж болдгоо гэхээр нэн тэргуунд хүний нөөц байж болдог байгаа. Тэгээд ингээд
community-тэй одоо хүмүүсийн одоо олон нийтийг хооронд нь холбож дэмждэг өөрөө тийм ажилтан бас байвал айгуу сайн зохидог байгаа шүү. Тэгээд яагаад вэ гэхээр одоо хүнийг хамгаалах те хүн гэж ярьсан учраас хүн хүнээ хамгаалах юм сэдвийг айгуу сайн ажил болгож чаддаг юм авьяастай хүмүүс. За тэгээ мөнгөн дээр одоо тэгээд нэг том зөвлөмж бас өгмөр байна. Ямар зөвлөмж өгмөр нь гэхээр та нар маань мөнгө санхүүгээ те нэгдүгээрт системтэй хадгалаад нэмдэх нь өөрсдийнхөө сэтгэл хөдлөлийг хянж байх хэрэгтэй. Одоо ийм том дүрмийг сахиж явах хэрэгтэй байхгүй юу? Системтэй хадгална, эмоцийг хянана. Гайхалтайгаад ингэх юм бол та нарын мөнгө санхүү одоо маш сайн бараг л хамгаалтанд орно гэсэн үг. За одоо тэгээд цөмөрөө одоо өөртөө хайрлая тийм үү? Өөрийгөө гээж болохгүй хэрэг та мэлхийн ордын хүн яг энэ хичээлийг сонсож байгаа бол өөрийгөө хайрлая. Гэхдээ өөрийгөө алдаж болохгүй. Өнгөрснөө эмчлэе, тэ? Дурсамжийг ялангуяа одоо шарах байгаа дурсамжийг сургамж болгож сурыг. Өөрийнхөө гэрийг тэ цэнгэлэгч болгоё. Яа гэсэн үг вэ гэхээр цэвэр дулаахан тайван орон зайг бий болгосноор өөрөө тэндээсээ ирч хүчийг авч чадчихэдэг, цэнгэлэгддэг байхгүй юу? За тэгэхээр өөрийн чинь формул те одоо ямар формул байна вэ гэхээр өөрийн чинь мэлхийн ордны аз жаргал бол дулаан буюу нэмдэг нь хэл хязгаар гэсэн үг. За ингээд цөмөрөө одоо мэлхийн ордныхан сонсож байгаа бол мэлхийн ордныхан сонсоогүй байх юм бол ингээд мэлхийн ордныхан те үндсэн чанаруудтай цөмөрөө ингээд танилцлаа. За тэгээд сувгийн минь дэмжиж subscribe дараад share хийгээд бусдаас гэрэл болоод түгээгээд өгөөрэй. Бүгдээрэнд нь баярлалаа. Дараагийн хичээлээр иргэн уулзцаая. Баяр таа.